хүн гэдэг бол бичний өвөр биш юм аа. Хүний амьдрал гэдэг бол бурханаас ирсэн юм. Миний хувьд бол байж болох байхаа. Тэгээд зарим хүмүүстэй за өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол өр хөвгтөө өвлөх үнэт зүйл юу вэ? Энэ сэдвээр бид баг мэдснээс болж байгаа гэж бодчих. Мэдээж зэрэг Библи гээд биднэрт эзний үг бахад эзний үгийг цаг хугацаанд бол үгийн шалах эдгэрдэг баха. Цаг хугацаанд идэгдэг үстэй юм цаг хугацаанд бүгдийг энэ 7-7 нэвтрүүлэг үргэлжлэн үсэгч танд хүрч байна. Гэтэ үнэн хүнийг өөрчилдөг. Хүн өөрийгөө ч юм уу хин нэгэн хүнийг өөрчилдөггүй. Эхээс төрөлтөд ийм доголдолтой ч гэдэг юм уу согогтой гэж үздэг. Байсан орчин маань ч юм харилцажсэн хүмүүсээс шалтгаалж байнга стресстэй хямралтай явж байсан үед он жилүүд бол надад байсан. Гэр бүлийн гишүүн шиг одоо шоронгоор гал хан гэж ярьдаг л да. Тэгэхээр хоол цайгаа хувааж иддэг залуу маань эхээс төрөлтөд тэр ялын тогтоолоо бариад төрөөд гараад ирдэг гэж боддөг юм шиг байна. Яг ажил төрөл амьдрал авах үгээд бүх зүйл 13 гэж биш л дээ. Гэлээх түүхний амьдрал мартчихгүй шалтгаалтай байл гэр бүл гэдэг. Цагаан морьтой юм уу цагаан нөмөртэй гүйж ирэл гахижэл за одоо би чамайг өөрчлөөч гэдэг юм шидтэн гэдэг тохироо намайг ингээгүй. Өөрөлдмөнд миний амьдрал ашиглаж хүн нэр төр сайхан мэржил сайхан ажил мөнгөтэй баян байх санаа зовхон амьдрах гэж боддог гэсэн. Харин одоо миний амьдрал ашиглал байр нь өөрчлөгдсөн гэсэн. Ийм 7-7 нэвтрүүлгээр үзэгч тантай бид эргээд уулзж байна. За өнөөдрийн сэдвийн хувьд хүний муу зан чанар өөрчлөгддөггүй энэ сэдвээр бид тантай ярилцах гэж байна. Нэвтрүүлгийн зочноор Амьд үг Христийн чуулганы итгэгч Ганс оролцож тантай ярилцсан бас өөрийн үзэл бодлоо хаваалцах юм аа. За юуны өмнө зочиндоо маш их баярлалаа урилга маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн сэдвийн хувьд бол маш тодорхой байгаа тийм ээ. Хүний муу зан чанар өөрчлөгддөггүй гэдэг. Тэгэхээр энэ сэдвээр би таныг яриачиг сонгосон байгаа. Тэгээд урилга хүлээж аваад таны хувьд юу гэж бодогдов? Тэгээд яг урилга хүлээж аваад энэ сэдв хүн болгоны амьдралд өөрчлөгдөх хэрэгтэй байдаг тийм. Хүн болгонд алдаж энддэг. Хүн болгоо ихээс гарахтаа төсдөг үйлдвэр төрдөггүй. Тэгээд ялангуяа миний амьдралд бас их нөлөөлж исэн өөрчлөлт бол миний амьдрал их үндсээр нь өөрчилж исэн тийм учраас надад их таалагдсан сэдв байсан л да. Тэгээд ганцхан алдаж оноод байгаа нь би биш. Хүн болгон л бас амьдралдаа тодорхой хэмжээгээр алдаж ондог. Тэр хүмүүсээс өөрчлөлт хэрэгтэй байдаг. Гэтэ үнэн хүнийг өөрчилдөг. Хүн өөрийгөө ч юм уу хин нэгэн хүнийг өөрчилдөггүй. Тэгээ үнэн өөрөө хүнийг өөрчилдөг болохоор зэрэг хүмүүс өөрчлөгдөхөөс өмнө би итгэл үнэмшил бас нөлөөлдөг байх гэж би бодож байна. ертөнцийн эзэнд итгэсэн хүмүүс уу ертөнцийн эзнийг дагадаг хүмүүс бол тэр хүний амьдралын зарчим бол Библиэлд суурилдаг. Библиэлд суурилдаг үйлдэл нь хайр гэдэг. Бусдыг хайрладаг. Гэхдээ тэр хүн өөрчлөлтгүй тэр хүний амьдралд өөрчлөлт оршихгүйгээр бусдыг хайрлах боломжгүй юм л да. За нэвтрүүлгийн хувьд хүний муу зан чанар өөрчлөгддөггүй гэсэн сэдэв байгаа. За энэ асуултанд үзэгчид хэрэг хариулгыг хамтдаа үзээд нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Өөрчлөгдөлгүй. Энэ тэндээс ойр орчны хүмүүсийн санаалал хэрэгтэй байна. Боломжтой л гэж боддог даа би. Би засраа энээс салъя гэсэн тохиолдолд бол салах байх гэж би боддог. Хүний дотоод оюун санаа их сайхан л болох байх гэж би бодож явдаг. муу зуршил нь арай дээрдэх юм болоо даа л гэж бодож байна. Барагтай өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөлгүй яах вэ? Өөрчлөгдөж болно шүү дээ. Хүн эцээст бол хинтээ яаж харьцах, ямар үед өөрийгөө авч төвчээрээ тий төвчээртэй хандах гэдгээс шалтгаална. Тэгэхээр энэ үзэгчийн хувьд хариулж яана л да. Тэгээд төвчээртэй байх хэрэгтэй. Бас одоо хинтээ яаж харилцах, харилцаан дээр хянах хэрэгтэй гэж тийм ээ. Энэ үл ялцчгүй үнэн харилцаанаас бүхий зүйл үүсэлтэй байдаг. Тийм учраас таны хувьд бас юу гэж бодож байна? Тийм, итгэл бол бас ер нь харилцаа байдаг, тийм ээ. Тэгээд энэ эмхтэй ярьж л да өөрчлөлт бол харилцаа, төвчээр, орчин гэх тийм ээ. Тэгээд мэдээж хүн ихээс мэдлээд эцгийн гар дээр хүмүүжээд ухаан орсон цагааслаа тэр хүний анхны нийгэм бол гэр бүл байдаг. Тэгээ гэр бүлээс нийгэм рүү гарахад ял цэцэлж байдаг юм, сургуульч байдаг юм ингээд нийгэм рүү хандаад тэгэхээр нийгмээс янз бүрийн төлөвшөл авч тогтдог. Ихэнх хүн хүний төлөвшлийг алдаж онох ч байдаг юм, ямар нэгэн төлөвшлөөр доголдолтой байх юм бол гэр бүлийн хүмүүжлээс ч юм уу, өсгөөс ч юм уу те эхээс төрөлтөд ийм доголдолтой ч гэдэг юм уу, согогтой гэж үздэг. Энэ бол яг зөв гэр бүл рүү нэлцэхаас илүүтэйгээр бас нийгэм бас өөрөө бүхлээрээ хамарж байгаа. Хүнлэнгийн хөршч байдаг юм уу тийм ээ. Өнөөдөр автобусанд явж байгаа зорчигчдч байдаг юм уу? Сургуульд хичээл зааж байгаа багшч байдаг юм уу? Зэрэгцээ сууж байгаа оюутанч байдаг юм уу те? Өнөөдөр үйлдвэр комбинат юм офис танд сууж байгаа ажилчинч байдаг юм уу? Тэр бүхэн хүний хүчин өөрчлөлтүүд хүчин нөлөөлж байдаг гэж би боддог. Гэхдээ миний хувьд бол зөвхөн ертөнцийн эзэнд итгэхээс өмнө Есүс Христ итгэхээс өмнө яг зөвхөн коммунизмын үеүүд намайг оюутан байх үед ч юм уу залуу байх үед хувьсгалт намаас залуучдын эвлээс өгчөөсөн өөрчлөлтийг өгчөөсөн гол хурц зэвсэг бол хүн нийгмийн хөлөх ясвтан гооц хүмүүжил дээр төлөвшөл олоо гэж хэлдэг байсан. Ингээд эргээд бодохоор хүний өмнө юм нийгмийн өмнө төлөвшөл олохоос юм лөө
би бурхны өмнө төлөвшлөх хэрэгтэй байна. Тэгээ бурхны өмнө төлөвшлөл бурхны өмнө би өөрчлөгдөж чадах юм бол бурхны надад өгсөн тэр хайраач гэдэг юм би бусдыг хайрлах юм уу тий. Бурхны өмнө би өөрчлөгдөж чадсан тэр өөрчлөлтөөрөө би бусд гэр бүлдээ, нийгэмдээ, сүм чуулгандаа бусдад би өөрчлөгдсөн амьдралаа харуулах юм бол би өөрөө босгон байгуулахад би бусдыг босгон байгуулахаас хүчтэй зэвсэг хөшүүрэг болж өгд юм болоо гэж бас боддог штэ. За баярлалаа. Дараагийн үзэгчийн хариултыг хамтдаа үзээд ийм толгойн нэвтрүүлгээр үргэлжлүүлээд үзэгч таны хувьд ч гэсэн өөрийнхөө санал бодлыг бидэнтэй хуваалцах болно. За энэ нэвтрүүлгийг маань эхнээс нь дуустал үзхийг хүсвэл бас өмнөх дугааруудыг ч гэсэн харахыг хүсэх юм бол Игэл телевизийн вебсайтаар зочлоорой гэж би таныг урьж байна. За нэвтрүүлгийн доогуур гарч байгаа имэйл хаягуулгын утсаар бидэнтэй бас харилцах боломжтой. Боломжтой л гэж боддог даа би. Тий. За тэгээд янз янзын дарга байдаг юм шиг байлаа шүү дээ. Хамгийн гол нь хүн өөрийгөө л зөвгөн цэгж буруу зөө сайн ялгаж явах хэрэгтэй. Алхан тутантай өөрийгөө одоо хянаж явах хэрэгтэй юм болоо л гэж боддог шүү дээ. Тэгээ энэ үзэгч хэлж байна тийм ээ, өөрийгөө хянах хэрэгтэй, өөрийгөө дүгнж явах хэрэгтэй гэдэг. Тэгээ заримдаа бид өөрийгөө хянах чадвараа алдсан, өөрийгөө дүгнэх чадвараа алдсан үе бас байдаг шүү дээ. Тий, намайг гоётон байхад нэг юм хичээл зааж байсан юм сэтгэл зүйн хувьд. Хүнд нэг 3 төрлийн синдром байдаг юм л дээ. Тэгээд их синдром нь болохоор яг одоо тэгээд сэтгэл мэдрэлийн хувьд хүчтэй нөлөөлсөн одоо клиник төвд шимшилж байгаа асуудыг хэлдэг юм. А дунд синдром гэхээр үе үеийн өвчлөн сэтгэлийн хямралаас ингээд байгалийн хямралаас ч гэдэг юм гэж өдөлдөг. А бага синдром гэхээр зэрэг хүний сэтгэлийн хөлөө илэрж идэг. Одоо хүн сэтгэлийн хөлийг хэд баярлах ч юм уу, хэд уурлах юм уу, энэ үед хүн биеийн хянах чадвар нь алдагддаг юм байна л да. Тэгээ яг зүгээр миний хувьд бол миний амьдрал тохиолж ирсэн зовлон бэрхшээл юм уу, амьдралын салхи шуурга зас барганд алдаж онож босож бүдэрч зөндөлөх онжлуудыг ардаа өнгөрөөлөө. Тэгээ энэ хугацаанд бол байсан орчин маань ч юм харилцаж ирсэн хүмүүсээс шалтгаалж байнга стресстэй хямралтай явж байсан үед онжлууд бол надад байсан. Тэр үед өөрийгөө хянах чадвар бас алдаж тухайн хүмүүстэй харьцаан дээр ч юм уу, өөрийгөө эвдэх байдал дээр ч юм уу, өөрийнхөө сэтгэл зүрхэнд үлдээсэн толгой дээр ч юм уу, шарах дээр ч юм уу нөлөөлж ирсэн үед байдаг. Харин өөртөө юм уу хүмүүст анхаарах цагаа би цэглээд Иесус Христэд итгээд ертөнцийн амьдралаа өдөрдүүлэх болсон оюун бодлын маань мэрэгэн ухаан өдөртөд зүрх сэтгэлд маань ариун сүнс төрж амнаас минь тэр бурхны амьд үг тунхаглагдах болсон тэр цаг үедээс эхэлж би өөрчлөгдөх юм байна гэсэн тэр шийдвэрийг би өөртөө гаргасан. Эхлээд би бусдыг хайрлах юм байна гэдэг энэ сонгож шийдвэрийг гаргахаас өмнө би өөрчлөх ёстой юм байна гэсэн шийдвэр гаргаж чадчих би бусдыг хайрлах тэр шийдвэр маань хэрэгж боломжтой юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл би өөрсдөөгүй үжиж би бусдыг хайрлах ч юм уу, бусдыг хүндлэнийхээ зэрэг өөрийгөө хянах чадвар байхгүй ч юм уу тий. Өөртөө анхаарах, бусдыг хүндлэхгүйгээр би бусдыг хайрлахнээр энэ бол хиймэл хоосон хийс үр зүйл болж байгаа. Харин би өөрөө бурхны өмнө өөрчлөгдөд хүмүүс таалагдахын тулд биш. Би эзэнд, бурханд, ертөнцийн эзэнд таалагдаж түүний сургаалуудыг хэрэгжүүлж тийм ээ. Библийг уншиж, Библиэд итгэж, Библийг хэрэгжүүлж амьдрна гэдэг маань миний хувьд өөрчлөлтийн бас нэгэн сувг болж гэж. Тэгээ энэ сувг маань ингээд замаа нэгээд өгөх нь араас нь хайрын гол горх урсах юм болов уу гэж би боддог. Таны гэрчлэл гэж яригддаг тийм ээ, итгэгчдийн хувьд энэ зүйлийг олон хүмүүс сонссон байт юм билээ. Тэгээд монголчуудын маань хувьд 90 саяын ганц үг гэхээр таныг илүүтэйгээр мэдээд идэг. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт би бол 90 саяын ганц үг гэдэг гэж бол онцлмооргүй байна. Амьд үсмийн Христэд итгэгч ганц үг оролцож байгаа гэж илүүтэйгээр үзэгчтэй би бас танилцуулж байгаа тийм ээ. Тэгээд өнөөдрийн сэдвийн хувьд бол хүний муу чанар өөрчлөгддөггүй гэсэн сэдв байна. Тэгээ таны хувьд Есүс Христэд итгээд ер нь хэдэн жил болж байна тийм ээ. Тэгээ энэ хугацаанд ингээд эргээд харахаар таны яг ямар зан чанар тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна вэ? Тэгээ Христэд итгэдэг олон хүмүүс ярьдгийн яг би энэ өөрчлөлтийг өөрийн хүчээр хийгээгүй те. Нэг л мэдхэд би өмнө хийдэг байсан муу зуршлаасаа татгалзаж чаддаг болсон байна. Яг гаргадаг байсан зан авираа гаргахад бас харьцангуйгаар удаан тийм ээ. Энэ үйлдэлийг хийдэг болсон байна гэж ярьдаг. Мэдээж төгс хүн гэж бол байхгүй шүү дээ. Тийм ээ тийм. Түрүү би ярианыхаа хэлж өстэй хүн бүхэнд ямар нэг байдлаар алдаа байдаг тийм ээ. Худлаа ярьдаг ч байдаг юм уу? Бусдыг залж мэхэлдэг ч байдаг юм уу? Аригт амь хэрэгэлдэг ч байдаг юм уу? Үзлүүдлээ илгээж чадгаа хаалттай байж байдаг юм уу? Эсвэл уур уцаартай байж байдаг юм уу? Бусдыг хүндлэмт хүн өөр ирэх шиг ирдэг ч байдаг юм уу? Ингээ хүн бүхэнд алдаатай тал байдаг. Зүгээр миний хувьд бол яг 90-ад оны дунд үед сургууль төгснөхийн дараахан банкнаас буюу засгийн газраас их хэмжээний зээл аваад тэрийг гадаад дотоодд буюу өөрийнхөө хувийн амьдралд үр дүнгүй ашиглаад ингээд амьдралдаа алдаж маш олон жилүүдийг өөрөөр хэлбэл би залуу насаа өргөс дорны цаана хүний эрхэнд өнгөрүүлсэн үед надад байдаг. Тэгээд энэ үед бол би маш их гутардаг байсан. Би одоо гараад юуны төлөө амьдрах юм? Би яах ёстой? Би өөрчлөгдөх, яах гэж өөрчлөгдөх гэж байгаа юм тийм ээ. Энэ амьдрал одоо юусэн миний амьдрал ингээд төгсгөлийн үе бол энэ гэж би боддог байсан. Харин би ертөнцийн эзэнд итгээд бурхан миний амьдралыг өдөртөх болсон цагаас эхлээд тэр миний амьдралын төгсгөл биш, харин тэр миний амьдралын эхлэл юм байна гэдгийг би ойлгосон.